За эсэлтийн шалгалтын мянган болгот төр 6 дугаар хэсгийн 92 болон 93 дугаар тухай ярилцъя. За 93 дугаар бодлогын хувьд бол ямар нэг асуудал байхгүй. Харин 92 дугаар бодлогон дээр бол энэ нөхцөл ямар ч хэрэггүй нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ бодит тоо гэдэг үг нь жоохон буруу юм шиг санагдсан. Энэ бол арцнаар тоо гэж бичиж байгаад алдсан баг. Хэрвээ арцнаар тоо байх юм бол x y дараалууд нь ингээд нэг утгатай болдно. За эндээс a гэсэн матриц нь 1 5 1 1 гэд ийм матриц нэг утгатайгаар болдог хэвчээ. Хэрвээ бодит тоо гэх юм бол ийм бодолт хийгдээд ийм олон төрлийн хариу гарч ирнэ. Ер нь бол ийм нөхцөлийг хангах A, B, C, D гэсэн тоонууд бол төсвөлгүй болдно. Тэгэхээр A матриц нь бол төсвөлгүй олгодогтой болчихно. Тэгэхээр энэ бол бодит гэдэг нь бол буруу байх гэж бодож байна. За 92 дугаар бодлогын дээр л асуудал байхгүй. Энд нь хормыг нэгж явж байгаа учраас энэ бодит тоо гэж яхад бол шууд ботчих болно. За хэрвээ хүсэх юм бол видеогоор тайлбарлаад оруулж болно. Энэ постын доор лайк дараа шеэр хийгээд байгаарай.